Симхэн дурдлыг сонсон чи өнгө нь их нэлээд айлгүй маягийн. Тий. Ер нь бүсгүй хүний юм айлгүй төрхийг харуулсан дуу шүү. Энэ дуу гэхдээ өвөр Монголд дууч анх дуулж исэн тий. Дараа нь юу яаж яваад чука энийг дуусгахаа. Энэ яруу найрагч болор цамын эзэн болор цэрэгчийн шүлэг ер нь 5 бадагтай дуу. Харилцаа дууны маягаар бичигдсэн өгөн дуу байхгүй юу? Заамныхаа төвчийг задгаахын тавих чинь гээд эрэгтэйдээ зориулж дуулж байгаа байхгүй юу? Хоёрдугаараад энэ эмэгтэйдээ зориулж байгаа. Тэгээд нөгөө эв дүүгээ гарыг нь эвсүүлээд л байна уу да гэд нөгөө залуугийн эв дүүгээ гарыг нь яриад байгаа байхгүй юу? Тэгээд ууг нь юм дуэт маягаар дуулах шүлгийг хамгийн анх хөгжмийн зохиолч Хүрсрах хаягээд Сахиа гэд өвөр Монгол охид дуулсан байдаг. Тэгээд нөгөө ковидын дараа би дуулсан. Яагаад тэгэхээр нөгөө ковидын чинь дараа хөл хорой болоод тэгээд нөгөө хүүж ахын тэр тоглолт энтраа хийхэд нөгөө уран бүтээлчдийн тоглолтод өвөр Монгол дуучин мөн ус ирж чадахгүй нөгөө Монгол дуулагдахгүй юм бичлэн бас асуудлууд үүсээд исэн байл л дээ. Тэгээ Хүрсрах надад санал тавиад тэгээ би дуртай яа зөвшөөрөд дуулсан. Дуун дээр юу н гардаг шиг чука крашлдаг залуучууд хэр зоригтойгоор сэтгэлээ илчилдэг вэ? Эсвэл Монгол залуучууд тий их жоохон ичимхий байдгүй. Саяны дууг сонсоод оо. Уу ер нь л тэгж бодогдлоо энэ дуунаас. Ер нь л одоо цаг үеэ дагаад ч тэр залуучууд бол их нээлттэй байдаг болсон биз дээ. Одоо ялангуяа ингээ бидраас арай нэг 10 дүү тий залуучууд энтрүүл баг бидний үеийнхнаас илүү ингээ чөлөөтэй таалагдсан сэтгэлээ ингээ хэлж мэлээд ч юм уу те. Би ч яг оюутан болсон байхгүй юу. Тэгсэн чинь манай ангийн дээд ангийн залуу өө караштагаа зураг авахулъя гэл миний үеийн залуу ах шүү гэсэн. Тэгээ би зураг авахлаа гэсэн чинь ёо их чи би таны дуугстай багаасаа сонссон. Багаас. Юу яриад байгаа би чи хийцтэй байх чи 28. Зэт багаасаа сонссон байна. Яг энтэй адилхан ингээ бүжгэлдэг юм нэг дуу хэрэгтэй байгаадсан бохоо надад. Яг араас нь дахиад дуулах хамт ингээ дуулах. Тэгж байгаа би намуу үдшгээд ардын жүжигчин Батмургаан
одоо дээр үе сайхан намууч гэдэг үг. Ер нь бол сэмхэн дурлалтай ойртуулч ингэж хийсэн. Ер нь тэгээд нэг дуу одоо жишээлбэл нэг дуэт уран бүтээлэг ч гэсэн хин нэгэнтэй хийчлээ гэж бодоход ер нь 2 дуу хийхгүй бол болохгүй юм шиг санагдаад. Яагаад тэгэхээр нөгөө дуучинтайгаа нэг арга хэмжээнд очиод уулахаар 2 дуутай байхаар гоё явагддаг байхгүй юу? Одоо алтан жаргалахтай хоёр шанц торгоо аялгуу 15-ны сар 2-оор хамт дуулах жишээ нь. Шанц торгоо аялгуу бол ер нь Монголд гэхээс илүү өвөр Монголд бол нэлээ их хүчтэй тархсан байх шүү. Тэн чинь бас юу аасаа ай зохиогч мөнх амьдрал гэдэг манай найз аян зохиосон. Тэгээд зунжингаа нэг дуу чамаар дуулуулнаа, нэг дуу алтан жаргалт хайраар дуулуулнаа гэд би нөгөө 100 ингээд найр наадам хэсэгтс чи 19 онд гэхгүй юу? Уулзахгүй явж явжсэн чинь нөгөө дуугийн чинь өөр хүнээр дуулуулсан гэлтэхгүй юу? За гэд. Тэгээд дугаа сонсог байсан чи. Тэгээ алтан жаргалахтай хамт Дорн говрооны тоглолтоор хамдын байрны тоглолтод явсан чи. Хүч нөгөө дуугийн чинь Мотхон туятад дуулсан шүү дээ өвөр Монголын. Чи сонсох уу гэдээ. Тэгэл сонссон чи хайрын дуу гэж бодогдоод тэгээ би бүрстэ шоконд ороод яана би ийм гоё дуу дуулахгүй ингээ алдсан байж тэгээд тэгээ мөнх амьдрал тоглолтоо хийгээдсэн чи бас нөгөө Мотхон туяа маань өвөр Монголоос ирч чадхааргүй болоод тэгээд ер нь надаар дуулуулад тэгээ яг өвөр Монголд Мотхон туятад дуулсан бичлэг нь бол нэрсэр явдаг юм билээ. Тэгтээ нэг олон тэгж түгээгүй. Бас л ингээл алдчихаал одоо эргэж авсан. Та 2 жил ирэх хэрэгтэй байсан уран бүтээл байсан. Тийм бай. нэг өмсгөд эвтэйхэн хувцас гэж байдаг шүү дээ. Тэрэн шиг ингээд энэ тэнд ер нь хамгийн түрүүнд л за энэ дуг дуулчих гэх гээд байдаг тийм эвтэйхэн дуулахад эвтэйхэн ер нь шүүрж аваад дуулцдаг. Тэр шин барилга маань. Хоолоо моолоо ч бас нэг таагүй байж шүү дээ. Тэр үед бол тэгэл хамгийн эвтэйхэн дуу дээшээ морилт байдаг. Их гоё дуу. Энэ надаас дунд говийн дөрслөгийн хамтлаг дуулж исэн дуу байхгүй юу? Тэгээд
Би өөрөө дуулахдаа 2 мөр нэмж тахилтан дээр зохиогоод тэгээ 4 мөртөө олгоод дуулсан. Дуу болгоно дуулахад мэдээж түрүүн бид нэр яриандээ дурдчихсэн ингээд дүрд орж байгаа Тийм. үстэй. Бүр 100 тэр бүхэндээ тоосон чи би одоо барилдах гэдэг юм. Тэгээд тэр чинь Тэр аяа дагаад бараг тийм өчж байгаа байсан. Тэгээд үг нь дандаа хуурц. Ирэмгий дайчин хурц тэр ингэв чинь тэр чи ирэмгий дайчин гэх нэг сэмхэн дурлал шиг дуулж болохгүй шүү дээ. Тэгээ би бүр ингээд үг ингээд зөөлдөд болтгоо. Нэг хоолойд орчоо тэрийгэ голоод хэсэг 2 хоног сонсож байгаа. Дахиад хоолойд ороод бүр ингээд бүр сүултээ барах ёо би бүр нэг би мие бараг ингээд чангалж агаад тэгэж одоо оруулж хүртэл ингээд дууны сэдв тийм өөр байдаг байхгүй. Тийм хүний амьдралын хамгийн одоо хайртай хүмүүсийн нэг бол энэ ээж их хүн те. Та өөрөө ч гэсэн ээж хүн. Тэгэхээр бол өөрөө ээж болж тэрийг илүүх магадгүй мэдэрсэн гэж эмгтэй хүмүүс яриандаа хэлэхэд байна. Ээжийн тухай ингээд дуулаад ээжийн тухай ярихад таны сэтгэлд хамгийн түрүүнд юу бууж байна? Одоо санаж явах ээжээ дууны үг энтэр бол их гоё штэ. Одоо хормон дээр ялангуяа сүү яслын араас намайг их урьж дуулуулдаг. Тэгээ санаж явах ээжээс нөгөө сайн явна гэдэгт нь мэрэгцэлгүй итгээрэй гэх тий. Маш гоё хөхтэй. Эсвэл би бас сая нэг гоё хөрөв яруу наригчих юм. Ээжийн тухай ижитэй зүудгийг гоё дуулсан харан заахан ай. Тэр дууг дуулахдаа би бүр ялангуяа ээжигээ илүү эмээ энтраа төсөөлж. Тэг манай ээж чинь өөрөө үр хангаа. Эмээ маань баян онгорих. Эмээгийн маань ээж говьалтай хүн баггүй юу? Тэгээд тэр дууны яруу найрагч нь говьалтай хүн л дээ бүр бах. Би яагаад ч мэдгүй бүр тэр нэг ээжийнхаа эмээд ч юм шиг зориулж байгаа юм шиг нэг тийм мэдрэмж авч. Тэртээ алс одоо говьалтай аймгийн халиун сумын. Одоо миний илэн цэмэр гэсэн үг л дээ. Тэр эмээгээ бодож жишээлбэл дуулах жишээний. Мэдгүй дуу болгоно нэг тийм сонь өөр мэдрэмж өгдөө шүү дээ.
монголчууд чинь тэгээд их ховор штэ. Ээжээ би танд хайртай шүү гэж өдрөө нь харж байгаад хилдэг хүмүүс их ховорхон бүрэг ичимхий юм уу? Эсвэл монголчуудын цаанаасаа одоо нэг тийм заягдмал тийм зан чанар ч юм уу те. Чоко ер нь ээжтэй ингээд ээжээ би танд хайртай шүү гэдэг өөдөөс нь хараад ер нь хилдэггүй. Өстө хэлж үзээгүй шүү дээ. Ямар муухай юм бэ? Байдгийг. Чокогийн ээж бол их түшигтэй. Тэгээд одоо сошиал дайралтууд дээр охиныхоо өмнөөс ороод тэр хүмүүст ингээл тайлбарлаад юм бичиж байгаа бүр уухгүй бичиж байгаа нь харагддаг байхгүй. Тэгвэл их болгоны л одоо үрдээ санаагаа гэдэг үг байна шүү дээ. Байдал адилхан шүү дээ. Тэгээ манай ээж чи их тийм юмд эмзэг өсөж авдаг тийм эмзэг тийм хүн баггүй юу ер нь. Би ч болохоор ээжээс төсөөр та хэрвээ дуучин байсан бол баларж байгаа уу сэтгэлээр унаад. Тийм худлаа юмуд бичээд ахаар гэдэг ээж ингээд бухимдаад байдаг байхгүй юу. Ямар ч ор үнсгүй ингээд худлаа юм ямар муухай юм бэ гэж тэнгуү чинь яах вэ ээж минь тэгэл мартагдчихна наа чи цаг хугацааны юм. Чи өстө үнэг шиг тэнэг гэдэг хүн намайг. Үнэг ингээд ан чи хөөж явж байхад уулыг бүтэн тойроод буцаад ан чи хөөжснө мартаагаал ингээд явцдаг гинэ. Надад бас нэг тийм хинэггүй зам бас байдаг байхгүй юм яг хурдан мартчихдаг. Тэр надад угаасаа амар байдаг. Ер нь нэг дуу хийчээд за энэ нэстэ нэг алаад өрөндөө гэж хүлээлтэл байдаг. Тэгэхээр үзэгчдээс тийм зүйлийг хүлээж итл тэр зүйл байхгүй бол ямар мэдрэмж ирэн төрдөг вэ? Одоо тийштэй зарим дундаа бүр бөө итгэл найдар өгөөл өчнөө одоо мөнгө зархаал ингээл өчнөө яасан доо ерөөсөө явахгүй дундаа зөндөө байна. Одоо би жишээлбэл 10-аар хэрэгэл дундаа бүр нилээн сүртэй клип хийгээл кино үйлдвэрээс кино шиг юм биш үү? Бүрээсэл баахан жүжигч тоглоулаад тэр чинь бас асар өндөр ажил болж байгаа юм чинь зардалж гисэн. Тэгээд тэр том маань ерөөсөө явахгүй байна. YouTube дээр бүр нэг 55k гэж ерөөсөө үзэлт нөсөхгүй заяа. Тэгэхэд чинь ингээл зарим дуу нэг санаанд ороог багт явчихдаг. Одоо шанц торгоо аялгууч гэсэн эхлээд гарсан үед нэг хайхтар явахгүйс сүүлийн нэг 2 жил билүүгдөө төлхөө явж одоо үзэлтэн ч гэсэн маш хурдтай YouTube дээр өсөж байгаа. 93 наадам бол маш гоё дуу. Гэхдээ яг хийсэн даруйда клип хийсэн даруйда бас нэг сайн яваагүй байжгаад бүр 2-3 жилийн дараа чинь явж баг энэ 100 эхлэх хүрсэн. Энэ 100 үе наадмын гоё дуу гаргасан байлээ шүү дээ. Уг нь л 20 онд гарсан дуу. 5 жилийн өмнө. Тэр чинь бас л бөөн сүр болоод бид нар чинь нэгэл морины уяа бөхчүүдийн галаар гэл ингээл сур харваан дээр хүртэл очиод өглөөгөө тийм хийсэн шүү дээ. Тэгсэн чинь энэ 100 ялангуяа гүр адам дуучинтайгаа их олон наадмын очиж нээсэн. Тэгэл яг энэ жил гарсан шинэ дуу шиг хүмүүс өргөлж аваад. За тэгвэл 93 наадам одоо нэг сонсч идэх үү? Тэгээ. За.
хоо дэшээ саяг мэнэрта инжи наадам дурлсан тэрэлүүе дурстаа итэлэр сарвэн жидэ ойя сан жигэрдэ дэшээ түмний цэнгэ Одоо ингээд үеийнгийн найзууд ингээд хамтраад нэг салбарт ингээд ажиллаж штэ тий. Гүр хатамтай хамт бас бусад одоо уран бүтээлчтэй хамтраад ингээд ажиллаж. Ер нь найз нөхдийн үерхэл бие биедээ итгэх итгэл тэр итгэлийг даах хэлээгүй байсан ч гэсэн харцаар биеийн хилэмжээр мэдрэх мэдрэмж бол тань дээр уран бүтээл хэр их нөлөөлдөг. Нөлөөлнө. Одоо гүр хатам найзтайгаа бол оюутан цагаасаа л найзлаа. Олон жил найзлж байна. Тэгээд ер нь бол миний бас айгуу төшөг тулгуур болдог татан найзуудын маань нэг. Тэгээд жишээлбэл энэ өнгөрсөн хавар 21 аймаг дэврэн салуунаас тоглоход гүрээ маань надтай одоо 2 тудаага 21 аймгаар хамт явсан. Ялангуяа бүр миний яг тоглолтыг маань бүр ингээд ерхий менежер хийгээд яг ахлаад ингээд бага удирдаад явсан. Намайг жоохон ядарсан байсан ч ажин ингэсэн байна гэсэн байна. Эсвэл намайг ингээд жоохон буруу үйлдэл хийх юм бол айгүй шүүмжлэн тий. За ер нь бол халамжтай л юм байна. Их халамжтай тийм. Ер нь тэг ганц үе урлагийн эмэгтэй хүнд бол эрэгтэй хүний нөмөр нөлөг маш их хэрэгтэй байгаа шүү дээ. Тэр үед ер нь хамгийн түрүүнд чиний зүгээр ямар ч санаа зовхгүйгээр утас зөгтөг тий найз чи хамгийн түрүүнд гүгээд ирдэг найз чи хэм бэ? Одоо миний найз гочоо талигч найз маань байсан. Одоо бол манай нэмж өгөр адам гэрэн да. Бэл зөндөө найзууд маань байна уу? Би ч өнгөрсөн хавар нөгөө нэг одонгийнхаа найрыг хийхдээ бүр ганцаардаад нэг өдөр уйлаад нөгөө хамаатан саднуудаа ингээд цуглуулад тэгээ нөгөө байхгүй. Тэгээ нөгөө 30 найз манаас байхгүй. Тэр хоёр хүнийг амар санаад байсан. 30-г бас хүнд өвдсөн байх үед та нар бас их сайн найзын үлгэр дуурайлаг үзүүлсэн шүү. Ямар сайн даа нөө би чинь их тайван. Энэ хэдэн жилийн өмнө Сидней баяр болохоос хөөе чуулуун чимгээ маргааш Сидней чинь баяр болох гээд чи ямар тайван юм бэ гэд намайг өрсөн ингээд бүр айгуу тийм юу яадаг хорцолж өгдөг. Ер нь тэгээд тийм эрэгтэй найзууд ер нь их төшөг болдог юм шиг санагддаг ш надад. Ер нь ганцаарддаг. Нэг хэсэг үл их ганцаардаг, ганцаардлаас их айдаг байсан. Гэтэ бидний ажил чинь нөгөө байнгын ингээд хүмүүс дунд чимжээдэг учраас заримдаа өөрөөсөө бүр гав ганцаараа баймаар санагддаг өөрчлөдөг. Тэгэл нэг олон хүнтэй уулзахгүй ингээл ганцаараа юм бодоол эсвэл гоё туртай юм аагээл тоглолтгүй ялангуяа нэг сар энэ чинь юм оны дараа нэг гоё уужирчдаг штэ. Тэгэл тэр үед ялангуяа жоохон амралтанд очиод ганцаараа амраад ч юм уу жоохон ном уншаал эсвэл нөгөө өөрийнхөө гоё сонсох туртай юмнуудыг ганцаараа байхдаа сонсоол тэ. Тэгэх дуртай. Ер нь тэг хүн жоохон ганцаардаж үзчихэж дотор өөртөөгөө дотор байгаа хүнтэйгээ илүү уулзаж тэгж бас мэдрэх хэрэгтэй юм шиг үлээ. Өөртөө ярилцах бас бол орон зай гаргаж өгөх тийм. За одоо энэ ганцаардал жоохон ийм ярианы араас хөнгөн хэмнэлтэй тий сайхан дуу сонсъё гэж чи нам үчээ сонсч байна тэгээ тий. За нам үч.
Ер нь яг адилхан ажил мэргэжлийн ялангуяа үе тэнгийнхаа хүмүүсээс хэнийг нь илүү хүнэлж хэнийхэн дууг илүү сонсдог. Одоо нийтийн дууны төрөл дотроо Би Чимбаярыг их сонсох дуртай. Маш гоё жинхэнэ зүрхнээсээ дуулдаг он бүтээлч. Чимбаяр бол одоо мэргэжлийн одоо суурьсыг төгсөөгүй, шал өөр мэргэжилтэй Монгол Улсын их сургуулийг олон улсын харилцааны чиглэлээр төгссөн. Маш их юм боловсралтай мундаг залуу. Гэхдээ бол насаараа ээжийнхээ одоо шавнал гэсэн үг шүү дээ. Их цул гавьяатын яжууд багасаа л тэр дуурийн театр ингээл театр чуулгад хаан энтэй чуулга гэл нөгөө тэгж хүмүүцсэн болоод тэр Чимбаярын тэр мэдрэмж тэр дотгошоогоо орж дуулна, тэр торгон дуулна. Ямар гоё музикалны дуулдаг гэж бодно. Би Чимбаярын дуунуудыг бол маш их дурлаж сонсдог. Сошиал дээр бол их олон одоо фэнүүдтэй, дагагчтай, сошиал хэрэглээ бол их өндөртэй. Тэгэхээр хамгийн ер нь өндөр үзүүлэлттэй уран бүтээл чинь хичнээн одоо хүмүүсийн реакшныг авсан бидгээ. Одоо яг YouTube channel дээр бол хамгийн өндөр үзэлттэй одоо шанц торгоо аялах уу явж байна. Тэгээд охинтойгоо дуулсан хамгийн гоё хайр байдаг. Тэгээд нөгөө энжигээр зүгээр л нэвсгэлээд дуулсан. Тэр бол бүр маш өндөр хандлттай. YouTube дээрээс маань харамсалтай нь устцсан. Hi-Fi-ийн өөр channel дээр байсан ч миний бүх одоо болдоо тэрийн бүх дуэт клипүүд байхгүй устцсан. Тэгээ одоо нөгөө нэг их сурвалжаар нь хадгалж аваагүй бас олон клип бас хайрын клип устчаал байгаа л та. Тэдний энжигийн төвөл бүр амар хөөрхөн хүүхдэд тавтаал үзэгдэв шүү. Охиндоо хэрэг цаг гаргаж байна. Үгүй одоо тэгэл хөрх юм боломжоор л гаргачлаа л да. Өдрөөрөө баг начиг болсон. Одоо ээжтэй бүр хумс руу янзалж өгөөд одоо ийм гоё хумс хийдэг болсон. Охины бүтээл гараа тий. Тэгээ амралтын харилцаатай болсон юм шүү дээ. Тэр ер нь бол айгу чөлөөтэй ярилцдаг. Одоо нөгөө шилжилтийн насан дээр байгаа учраас маш гоё чөлөөтэй ярилцдаг. Ямар сандаа ээжээ тааста нэр инстаграмаа хөгжүүлэхгүй маа. Одоос ингэх хэрэгтэй шүү. Тэгээ би нөгөө хавар баалид нэг найзуудтайгаа амарч ирээд ингээ бикинитэй зураг ичээ тавихгүйсэн байхгүй гэсэн. Юу яриад байгаа юм бэ? Та ээж энэ зураг инстаграмдаа тавь гэд. Намайг ятгасараа тавиулаад. Тэгсэн чинь манай нэг караш над руу хай гэд. Гоё зураг байна. Гэт бичдэг байхгүй тий би аялгаа. Яна ээж хүн караш ээж өгөөд бичсэн байж. Яа ээж бидэд хилээ эцтэй. ийм хөөрхийг ярих юм уу тий. Тийм шүү дээ. Бид хоёр ч нэг айгүй хөөрхөн тэгэж чөлөөтэй ярилцдаг. Аль болох тэр нь илүү их бас ээжтэйгээ ярилцахад чи бас өөрөө ээж охинтойгоо ярилцахад илүү их тийм таатай уур амьсгалыг бүрдүүлчихэж байгаа л да. Чамай намайг танилцуулсан чандан гурван цагтай өвлийг
бүтээл гэдэг хүнд нэг дандаа юм сайхан таашаал өгчөөд л дөө. Гэтэ зүгээр Чукагаас өөрөөс нь асуухад за нэг хүний сэтгэл ингээ хөдөлсөн үе юм уу эсвэл хин нэг нь дурлсан юм уу? Ийм үе тайзан дээр гарахад ер нь ямар байдгүй? Эсрэгээр нь шаналж байгаа сэтгэл тавгүй үед гарахад ер нь ямар байдгүй? Сэтгэл төрсөн мэдээ сонссон ч юм уу эсвэл тавгүй байх үед бас таарна шүү дээ тэр олон тайзан дээр чинь те. Тэгэл ер нь уран бүтээлч хүн бол бас тэрийг айлгалах өөрийгөө чөлөөлж тэрийг мартаж те ингээ гарч сурах хэрэгтэй л доо. Хоны гэсэн ингээл аавынхаа өнгөрсний дараа аавын дуу ерөөс дуулж чад. Би ч н одоо ч ураг айгаад ирсэн хэцүү байдаг дуулж чаддгүй. Бүр ингээ баярлсан догтлсон үед бол ингээл өөс нэг цаанаасаа л яасан юм гэмэр хөл мэс өнгөрсөн. Бүрж гой бүжиглэмээр санагдал те. Тийм юм үе бас байна. Ер нь тэгээд уран бүтээлч хүн чиг сонин штэ. Мэдгүй одоо би өөрөө өхрийн ардны онцлог гэсэн чинь дурлахын амьсгалахтай адил гэж байдаг. Тэгээ би ингээд айгүй тийм дурламтгай юм шиг байгаа. Гэхдээ нөгөө нэг хүмүүс чинь ингээд дурлж ингэнгүүтээ дараа нь тэрийг заавал ингээд хайр бүтээгээл тэрнтэйгээ ингээд уулзах гал те. Тэгэл ингээд тэрнийхээ араас хэдэн сар жилээр бодод би ерөөсөө тэгдэг байхгүй юу. Яг тэрнээс амар гоо сэтэл авангуудаа тэн дээрээ ургуулад уран бүтээл хиймээр санагдана. Нөгөө санаагаа боловч зэрэгч рүү залгаж хилээд шүлэг болгож бичүүлж гаргамж гэдэг юм уу. Маргадгүй маргааш нь дахиад дурлцсан явж байгаа гэдэг ч юм уу. Нэг тийм одоо юм сэтгэл зүгээр уран бүтээлүүд маань их төрөх тохиолдол их байдаг л да. Одоо галзуу дурлна гэдэг чинь галзуу дурлж одоо хойноос нь бүрстэ хөөцөлдсөөрэж дуусан дуу ямар дуу вэ? Зөндөө багш та одоо миний зүгээр л нэмсгэл дуу байна. Бид нар чи хүмүүсээс их гоё уран үг сонсдог штэ. Тэгсэн чинь байгаль их чамд гоо үсгэлэн балгаш дутаахгүй өгсөн гэд намайг магтаж хүн битсэн баггүй юу. Тэг би тэр үгийг сонсож хөөх ямар гоё үг вэ? Байгаль ихнэр эмхтэй үндтэй гоо үсгэлэн байгаль бүлэглээд өгдөг те. Яг энийг дуу болгомоор юм байна гэд боловсрогч тэр одоо мөртөөс санаа өгöd дуу бичүүлчихсэн баггүй. Тэгсэн чинь нөгөө дуу маань маш гоё зүгээр л нэмсгэл гэдэг шүлэг болоо. Байгаль өөрөө миний үсгэлэн байгаагаараа байх нь миний гоё юм. Зүгээр л нэмсгэлтэй гоё харагддаг дуу амархан гэл. Тэс чинь нөгөө шүлэгэн дотор ингээ олон бичгийн цаастай хэвлэлсэн шүлэгэн дотор нь яваад мөх жаргалагч дээр очиж аятай болоод өвөр Монгол дуучин дөгөөд дуулсан байдیں۔ Би бүр шокнд орд юм байгаас бүр уйлаад би бүр үнэн годлосоо уйлсан заяа. Ястай нэг хүнд хайцсан юм шиг бүр амар харамсаад тэгээ бүр мөөг өвчс гуугаа. За ихчээ гуйж нанаа чи би миш захиалт бичүүлсэн шүлэг штэ те. Тэг яг уу магадгүй би тэр аяыг мөөг өвч бичихгүй тэгэж очиагүй бол өөр хөгжмийн зохиолчд очиод магадгүй хит болохгүй ч юм л мэдгүй штэ те. Тэр дууны тавилан л тийм байсан юм шиг. Тэгээд бүр тэр дуу чинь өвөр Монголдод дуулаг би Монголдод дуулъя гэ бүр мөөг өвчс гуйж агаад нилээн гуйсан баг. Зүгээр л нэмсгэлтэй бол чиний уран бүтээл дотор нэг шинэ өнгө төрх авчирсан ахаад нэг юм нэг шат илүү алхах Өөрөөр харагдуулсан шүү дээ. Боломжийг бас олгосон. Энэ дуу дээрээсээ бурхны бэлэг гэж боддог ш. Тэгээд хүүхдүүд сонирхоод ирсэн их сонио. Тэгэл клип гарсан чил хүүхдүүд бичлэгээ хийж явуулаа болдгоо. Тэг ямар ч юм хүүхдүүд болсон юм шиг. Тэгээ хөөхөн санагдаад нөгөө энжи санал тавиад. Тухайд энжи ч нөгөө авиаслаг монголчуудад ороод чонд шүлэг уншаад тэгэхэд нөгөө энжигийн менежер ах нь манай энжи дуулж байгаагүй шүү дээ. Дуулж чадахгүй. Наач дуулна ийм хөрхэн темпертэй шүлэг уншаад байгаа юм чи. Тэг анх удаа энжи бас дуулаад. Тэгээ тэрнээс хойш зөндөө уран бүтээл хийсэн шүү дээ. Энжи ч гэсэн бас ингээд гоё нээсэн. Энэ дуу тийм буянтай одоо нэг энергитэй дуу байхгүй юу? Өдөр бүхэн гоё дин даашинс миний юм. Яг
мэдээ шүлэгчдэг олон хүн байгаа, хөгжим зохиодог олон хүн байгаа. Гэтэ ямар хүмүүстэй ингээ харахаар илүү уран бүтээлийн замд удаан хамт алхаж байгаа юм шиг санагдав. Ер нь одоо тэгдий. Одоо нөгөө нэг дууны сэдв бас байна. Жанр аялгаугаа ингээд сонссны дараа за энэ дууны хөгжмийн найруулгыг одоо 10 заах юм. За энийг 10 цаг тур авах юм. За энийг одоо бол манай тэмүүлэн эфир юм байж гэдэг юм. Студиудад бид нараас ялгаж өгдөг. Тэр шиг одоо шүлэг ч гэсэн одоо жишээлбэл наадмын 10 хээр байна. 93 наадмын эдэр хүчнүүдэд одоо чагнаад орж гарч ирсэн. Тэгээ бас дэврүүн цэлэн нас гэж шүлэг бичсэн. Тэгээд яг хайр сэтгэлийн дуунуудыг бол манай болор сэрэгчдээр өстө нөгөө дурлал шатаал ихчээ яг нэг ийм мэдрэмж таяг л нэг ийм яг миний бүр хэлхийг хүсэжсэн өөр бичиж чадахгүй юм чи те бичсэн байдаг. Та яаж ингэж бичсэн юм ямар сони юм бэ гэд. Тэгэхээр нөгөө нэг дотоод сэтгэлийн нэг юм тавцал нэгтэй гэдэг юм уу. Би заримдаа бодож шин урд насандаа эсвэл ингээд нэг хүний ингээд байж байгаа хоёр сүнс болоод ингээд төрсөн чинь болоо. Ингэж хүнийг бас ойлгох гэж тэргээд юмыг их сонь сонь байдлаараас би чи төсөөлж боддог. Яг өөрийнхөө бодож байгаа санаж байгаа бүх зүйлийг л ерөөсөө тэр ярга найрагч чинь тэр сэтгэл зүрхэнд аваад чадж гэнэ гэдэг чинь бас таарын ойлголцлын хэмжээ маш өндөр байна гэсэн үг шүү дээ тий. Энэ жилийн зорилго юу вэ? Зорилготой таарын хэрэг хүрдэх хүн бэ? Уран бүтээлд ер нь нэг шин салхи оруулъя, шин агаар оруулъя гэдэг шүү дээ тий. Яг тэр зүйл юу вэ? За би ингээд 25 оны яг 1 сард охиноо би Филиппин руу явуулчаад яг он салхитад ганцаараа шинэ огцсон байхгүй. Тэгээд ганцаараа шинэ оноо огтхдаа бүр ингээд дэвтэр дүүрэн баг зорилго мөрөөдлөж өгсөн. Өнгөрсөн хавар тоглолт ихтэй нүүдуунуудаа жагсааж анхудаа бичүүц 120 дуу 10 цам гаргачихжээ. Тэгээд тэр чинь бүгд хүнд хүрч чадаагүй штэ мэдээж. За нэг 10% л хүрсэн бах бүрхийт болсон гэвэл те. Тэгээ маш их дуу ингээд хүнд хүрээг үлдсэн байдаг. Тэгээ ер нь одоо ингээд уран бүтээлч чинь дагаад маш их санхүү мөнгө явж яадаг. Авторын зардал тэгэл бичлэг клип гэл. Тэгэхээр одоо бол би харин ингэх хэрэгтэй байна гэж одоо хуучны гоё дуунуудыг төдийлөн хүмүүс авч бас нэг сүүлийн үед нэг дуулаагүй байгаа. Одоо сая намын үдч дуу гэх жишээлбэл нэг сэмхэн дурлал шиг хөнгөн юмштэй ямар дуу байх вэ гэж хитэн сар бодож явж байгаад нэг л өдөр намын үдшгээд зурс гээд ороод ирсэн. Тэгэхээр заримдаа ингэ нэг сонин хин нэг ин хэлж өгч байгаа юм шиг тийм мэдрэмж бас байдаг шүү дээ. Уран бүтээлч хүмүүс чих юм сонин хүмүүс шүү дээ. Үнийг онгод гинэ. Тийм ингээд өглөө ингээд орноосоо сэрэхэд данг гэл нэг юм хэлээл сэрэл нэг сонин. Тэр шиг намын үдчдөө тэгэж орж ирсэн байхгүй. Тэгээ би намын үдчдүүнээс хойш ер нь би хуучны гоё дуунуудыг сэргээж бас аль би ясна зөвшөөрөл аваад хэдэн дуу хийх хэрэгтэй байна гэдээс нэгэн дуу бодсон байгаа. Тэгээ энэ жил бол бас тэр дуунуудаа бас хийнэ. санахгүй байж чадахгүй чамайгаа санчиг үсэнд чин хадад наадхаад санааны үзүүрт салих таадхаад салахын аргагүй учрал ирэхэд сайхан сэтгэлд чамайгаа бодон зогсоход санахгүй байж чадахгүй нэ чамайгаа сайхан сэтгэлд чамайгаа бодон зогсоход санахгүй байж чадахгүй нэ чамайгаа эрхлэхгүй байж чадахгүй чамдаа ингэр цэжинд чин харцсан угтахад энэ биеийн жаргалыг дэнгүү мэдрэхэд ирэн цэцгээ ирвэхэд иргэрдэнэ Нүднэсчин хараасаач эрхлэхгүй байж чадахгүй нэ чамдаа
байж чадахгүй чамайгаа зүрхэн дээр минь чиний гар байхад зүрмэглэх зовт зүггүй тэ инээхэд чин зүсэр бороод нороо эрхлэхэд Үдний хүсэлэнд найндаг хараад усхад зүтгэхгүй байж чадахгүй нэ чамайгаа сайхан сэтгэлд чамайгаа бодон усхад санахгүй байж чадахгүй нэ чамайгаа сайхан сэтгэлд чамайгаа бодон усхад санахгүй байж чадахгүй нэ чамайгаа санахгүй байж чадахгүй нэ чамайгаа Жокка дууны үгэнд ер нь хэр ач холбогдол өгдөг. Хүн зовсон, жаргасан, баярсан, гонсон бүх одоо зүйлэл ер нь дуулж явах хэрэгтэй юм. Эсвэл дуунд ер нь бэлэгдэл агуулга чухал байна гэж боддог. Байдаг гэдгийг одоо би бол одоо аюух ойлгоод байна. Одоо энэ 17-8 жил уран бүтээл хийсэн хугацаанд энэ өгчөө өөрөө маш хүчтэй энергитэй байдаг. Мэдээж бид нар ингээл муухай хараалын үг хэлэл байгаа хүнтэй хамт баймаргүй санагдаж штэ тий. Амнаас нь дандаа ерөөлийн үг гарч идэг, гоё юм ярьж идэг. Одоо манай талигч чулуун хүн аюут маань ямар гоё хүн байсан бэ тий. Таарах болгонд хүнийг магтдаг. Сахилах хариуцлага сайн уу гэж хэвээр нэр дандаа ингээл гоё үгээр хүнийг магтдаг. Тийм хүмүүс чинь дагаад энерги нь хүртэл гоё. 100 наслаараа ээжээ гэж дуулсаар байгаа л ээж нь 100 хүрсэн шүү дээ тийм ээ. Тэгэхээр ингээд дууны үгний энерги гэдэг бол маш хүчтэй байдаг. Одоо ер нь тэгээд нөгөө энерги 900 дэлхийн ертөнцийн давтамж өсөж байгаа тий. Ингээд илүү одоо энэ үг хүчтэй болсон энэ одоо энэ чинь бүр физик квантын шинжлэх ухааныхаа хүрээлэнээс хүртэлтэй энэ энерги даалт ертөнц бүх юм чинь ингээд тайлбарлаад байна шүү дээ. Тэгээ би л ингээд маш олон сонь үгтэй дуулсан байдаг. Эргээл харахаар. Тэг ер нь бүгдийг би ер нь туулаад өнгөрсөн шүү. Тэгэхээр ер нь ирээдүйд ингээд дуулах дууныхаа үгэнд үлстэй маш их ач холбогдол өгдөг. Өөрийнхөө яг дуулсан дууныхаа аль дуутаа нь илүү ойрхон бэ? Наа чи ямар сонио асуулт вэ? Яста тэгж бодож байгаагүй юм шүү дээ. Дэврүүн залуу нас гэдэг дууг би чагнаад орж хахад бас их санаагаа хэлж бичүүлж исэн. Та яг ингээд би нэг шинэ тоглолтоо хийчихсэн. Тэгээд та намайг яг төдийгөөс өдөө хүртэл би ингээд уран бүтээл хийгээд ингээд явлаа. Та яг ингээд би гэх юм цаашаа тий. Миний дотор орж байгаа намайг илэрхийлээд шүлэг бичээд өгөөч гэд цаг хугацааны дээгүүр шуу шиг нислээ би цагаан сэтгэл хүн чанараа өчиг гэсэнгүй алдаа онооны жимээр хулан шиг захиаллаа аз жаргал хүсэл зорилгоо зам дээр орхисонгүй гэдэг орон зайны шилтгэнд язгууртан болж төрөөгөөч од хиймрийн ариун тайзанд дуутай амьдрнаа гэдэг. Үнэхээр гоё хөхтэй. Тэр дууг л би стаанч дуу чи юм байна. Энэ дуу юм байна. Тийм бас үл тийм шүү дээ. Тийм байна. Дэврүүн залуу нас хүний одоо яг өөрөө ингээд маш дуртай тэр дууны одоо яг тийм дэврүүн залуу нас юм чинь тийм. За ингээд би түрүү нөгөө дууны нөгөө аим шидний тухай ярьлаа шүү дээ. Тэгэхээр одоо яг нэг тийм дуугаар нэвтрүүлгээ төгсгчмөр байна. Энэ бол дээшээ морил гэдэг дуу. Тэгээ би үгийг ингээд сонсчод ямар сайхан юм бэ? Нэг юм тайвшрал авдаг. Нэг зуны сайхан хөдөө хаягаа ингээд шуучгсан айлчин гичин ирээл тэр хүний дээшээ одоо хүндэтгэж урьж байгаа. Тэр хүн нь ингээл манай аавтай хамт ингээл юм яриад хуучилж хонж байгаа энэ төр гэл энэ одоо зүйл төсөөлөгддөг. Холын хүн та дээшээ морилно. Хоймор ханхаж хуучаа дэлгэнэ. Хонон өнжин үлгэр ярина уу хотлыг уйрааж ай барина уу гэдэг ийм гоё үгтэй. Баярлалаа. Тэгээд өнөөдөр манай үзэгчид бол бас нэг зүйлийг мэдэрсэн баг. Тэгээд Монголын үндэсний олон нийтийн телевизээс тоглолтын цаг гэдэг юм шинэ нэвтрүүлгийг анхны зочноор одоо манай Монгол улсын соёлын тэргүүний ажлын дуучин Чулуун чимэг өргөдлөө. Тэгээд хоёр сайхан бүсгүйтэй өнөөдөр ингээд хамтдаа ярилцсан маш их тийм
аз жаргалтай дүүрэн сайхан байна. Тоглолтын цаг нэвтрүүлэг бол мэдээж Монголын үндэсний олон нийтийн телевизээр явсаар ирсэн ийм одоо нэвтрүүлэг. Гэтэ энэ цаг үед жижигхэн шинжлэгдээд та бүхэнд одоо дахин хурж байна. За тэгээд дараагийн дугааруудаар олон уран бүтээлчийн олон сайхан дурсамж, олон сайхан уран бүтээлээр дахин уулзаж яхаа ерөөл тавья. За чук одоо баярлалаа. Аз жаргал хүсье. Баярлалаа. Энэ гоё нэвтрүүлгийн анхны цочон бож орсондоо маш их баяртай байна. Тэгээд Цэцэг шиг байлаа. баярлалаа. Тэгэхээр маш гоё тайзан дээр маш гоё бас тэг чөлөөтэй гоё ярилцлаа. Хав ойрд ийм гоё ярилцлага хийгээг удсан байна. Тэгээд дараа нь зөндөө гоё уран бүтээлчтэйг бас бидэнтэйгээ уулзуулаарай. За баярлалаа. хуучаад элэгнэ хонон үнжин үлгэр ярно отли хөгжөөж аяарно хахан тунгадаг сэтгэлээр манайд айлчлно хаан монгол ёсоор дэшээ мөрднө хуучаад элэгнэ анжаал тайлж дөрөслөснө амгалан нутагт минь бууж үтэлнэ хахан тунгадаг сэтгэлээр манайд айлчлно хаан монгол ёсоор дэшээ мөрднө явдал саатан